Өнөөдөр та бүхэндээ орс хэлийг хэрхэн сурсан талаарх 8 зөвлөгөөг хуваалцах гэж байна. Асуултанд хариулах маягаар явах учраас эхэлцгээе. Асуулт номер 1: орс хэлийг хэрхэн сурсан бэ? Орс хэлийг болохоор би яг 10 жилдээ сурсан. Би дөнгөж 1-р ангидаа ороод орс хэл сурсан гэхэд бол жоохон хүүхд яг яаж сурдаг вэ гэхээр маш их хэмжээний мэдээллийг эхлээд багш нараас авч байгаа. Тэгээд манай 10 жил чинь ерөөсөө Монгол хэл, Монгол математик, тэгээд уран зохиол гэдэг 3 хичээлээс бусдаар бүгд орс хэлээр хичээл ордог байсан. Тэгэхээр жоохон хүүхдийн нэг давуу тал нь юу вэ гэхээр юу ч ойлгохгүй байгаа хэрнэнгээсээ тэр ойлгохгүй байгаадаа гайхалтай тайван байж чаддаг. Энийг яг сурвал их зүгээр. Орс хэл огт мэдгүй ээжээш 1-р ангид орсон жоохон хүүхэд байгаа штэ. Тэр хүүхэд дөнгөж одоо орж байхад бол үнэхээр юу ч мэдэхгүйсэн баг. Гэхдээ хамгийн кул нь юу вэ гэхээр тэр мэдгүйгээ нэг сайн мэдгүй тэгсээр нэгээсээ ингээ мэдж байгаа хэдийгээ түүж аваад инх юм байна гэд ингээ яваад байсан да хамаг гол учир нь байгаа юм байна гэж би бодсон. Тэгэхээр яг энэ аргыг ашиглавал их зүгээр байх. Одоо ялангуяа шинээр хэл сурж эхэлж байхад үг мэдгүй ялангуяа орс хэлний үгийн баялагчин бол бас л нэрээ тамтаггүй штэ. Тийм болохоор шантарч ээж магадгүй. Гэхдээ хамгийн гол нь цөөхнөөр өөртөө хэлбэраар цээжлүүлэх зүгээр. Дараагийн зөвлөгөө гэх юм бол үг цээжлэхдээ аль болох олон давтагдж байгаа үгийг шүүрч аваад цээжлүүлэх их үр дүнтэй. 10 жилдээ бид нар чинь нөгөө ном тохимол үзэж байгаа учраас яг номон дээр гардаг номны хэллэгчин бол амьдрал дээр байдгүй хар ярианд ерөөсөө гарч ирдэггүй. Тийм учраас бага ангидаа бол миний хар яриа үнэхэр муу байсан гэж би бол хувьдаа дүгнэдэг. Оюутан болох төхөөд ирсэн чинь Универ гэдэг кино гарч ирээл тий. Тэг яг нэг юм өөртөөгөө ойрхон байж болох сэдвүүдийг аваад тэгээд тэр сэдвийнхаа дагуу кино үзээд байнгут үг нэмэгдээд идэм байлээ. Тэр Универ гэдэг кино бол яг оюутны амьдралын талаар гардаг байсан. Тэгэнгүүт ингээд би оюутан болох юм бол ийм болох юм байна гэдэг ч юм уу тий. Тэгээд нөгөө кино үзээд маш их хэмжээгээр сонсоод байх тусам л ерөнхийдөө ингээд ийм хэлний чихтэй баримжаатай болчдаг. Краштай болчвол хамгийн зүгээр. Тухайн үед ингээд Алекс Баровын бүр ингээд бүх юм үздэг. Намтрын ингээд уншаал тэгснээ орсон нэвтрүүлэг болгоныг үзээл тэгээ тэр болгондоо үг цээжлээд байгаа штэ тий. Энд чинь юм сонирхолтой аргаар өөртөө цээжлээд байгаа байхгүй. Одоогийнхоор бол бидний нөгөө тэнгисийн хэрэг дээр 2 4 7 эсвэл Singles Inferno-тай адилхан тийм нэвтрүүлэгт орж исэн байхгүй. Тэр мэрэнд орж явахыг үзэж үзээл тий. Тиймэрхүү маягаар хилээ сурж исэн. Дараагийн арга гэвэл нийтлэл унших. Ийм хэлбэр үгээр бичсэн байгаа нийтлэлийг олж харж агаад окей за би эндээс нь тэгвэл энийг ингээд цээжилчээ ингээд цээжилчээ гэдэг тиймэрхүү маягаар явбал их зүгээр. Монголоор мэддэг киногоо орс хадмалтай үзвэл их зүгээр. Яг үл аль хэдийн нөгөө киноныхоо талаар гол санааг нь мэдж байгаа учраас илүү хэлбэр ойлгоход дүхэн байдаг гэх юм уу. Тэгээ хэрэг тэр киног ойлгохгүй байлаа гэж бодъё л доо. Тэгэх юм бол арай хөнгөн кинонуудыг үзнэ гэсэн үг. За бүр энгийнээр ярих юм бол Frozen-ыг орс хэлээр үзэж болно гэх юм уу тий. Гэтэ мэдээж энэ бол зөвхөн эхлэлийн зэг гэдгийг хамгийн сайн ойлгоорой. Зүгээр тэгээ баг-багаар ингээд шата дээшлүүлээд явбал их зүгээр. Асуулт номер 2: үгээ хэрхэн цээжилжсэн бэ? Нэг дор 10 үг, 20 үг, 30 үг, 40 үг гэд маш ихээр бити цээжлээрээ яа гэвэл хамгийн эхлээд хүн тийм их үгийг тогтоодгүй. Хоёрт гэвэл та өөртөө хитээцсэн их ачаалал өгчихлээр тарих стресстэй тэрийг бас хүлээж авдаггүй. Нэг ширхэг үгээр бити сураарай. Болж өгвөл одоо тэр үгээ асуулт болгоод эсвэл өгүүлбэр болгоод сурчвал зүгээр. Дээрэс нь үг цээжлэхийн тулд хамгийн гол нь наан нь маш сайн сонсоорой гэж зөвлөхөөр нь сайн сонсож байгаа тохиолдолд бол амнаас нь тэртээ тэрнгүү ингээ гараад ирдэг. Асуулт номер 3: яавал бүтэн өгүүлбэрийг зөв бүтцтэйгээр хурдан сурах вэ? Хамгийн ихний зөвлөгөө бол ер нь маш сайн сонсох. Хэлний чинь төвшөнд таарсан сонсох материал их байх тусмаа шууд ингээд амнаас ч урсаад гарна гэсэн үг. Юу ч бодохгүйгээр өгүүлбэрээ хэлдэг болно гэсэн үг. За сонссны дараагаар уншиж баттгах бас хэрэгтэй. Тэгэхээр чихээрээ сонсоод нүдэрээ харж уншиж баттгах. За тэгээ баттгахтаа болж өгвөл өөртөө сонирхолтой байж байгаа сэдвээр олоод тэгээ тэр сэдвийнхаа дагуу өгүүлбэрийн бүтцийг хайгаад байвал их зүгээр. Бид нар өдөр тутмынхаа яриандаа угсарсан нийлмэл өгүүлбэрээр яриад байдгүй. Тэгэхээр нөгөө найзтайгаа тэгж ярихгүй ч гэсэндээ өөрөө жишээ шүршүүрт орж явахдаа өөртөө тэр нөгөө өнөөдрийн одоо өгүүлбэрийнхаа бүтцийг баттгаад өнөөдрийнхөө
түүхийг өөртөө ярьж болно гэсэн үг байхгүй эсвэл найздаа ярьж байгаа юм шиг за өнөөдөр инглээ тэглээ тэгсэн чинь ингэсэн тэгэхэд ингэсэн гэдэг ч юм уу тэр өнөөдрийнхөө сурсныг сайхан баттгаад явбал их зүгээр. Зөв бүтэцтэй хурдан сурах вэ гэдэг зүйл маш зөв. Ялангуяа орос хэлэнд бол нэр үгээ дагаад үйл үгээ дагаад тэгээд бүх үгнүүд нь хувираад явцдаг учраас тэрийг зөв сурах нь дээрэс нь яс сурах нь маш чухал. Тэглээгээд бас нэг зүйлийг би яг дөнгөж яг ихний төвшөндөө сурж байгаа бол битгий хаягдуулаасаа гэж хүсэж байна. Хүнтэй ярьлаа гэж бодъё л та. Тэгэх юм бол аль болох санаагаа хэлээд алдаа гаргасан ч хамаагүй сураад одоо ингээд тэр яриаг авч яваад байвал зүгээр гэж зөвлөхөр байна. Одоо чинь хүнтэй ярих гэж хахад үг гарахгүй байлаа гэж бодъё л та. Тэгсэн ч гэсэндээ ямар ч байсан алдаатай ч хамаагүй яриад одоо нөө ихний удаа өгүүлбэрээ зөв бүтцтэй хэлнэ гэх биш. Алдаатай ч хамаагүй яриад тэр хүнтэй ярьж байгаа яриагаа дуусгачих. Одоо чинь ресепшнээс юм асууж илаа гэж бодъё л та. Тэгэх юм бол өгүүлбэрээ алдаатай ч хамаагүй тэгээ дуусгачих. Гэхдээ дараа нь одоо гэртээ ирэнгүүтлээ ч юм уу те за окей би сая тэр өгүүлбэрийг ингээ хэлсэн. Энэ өгүүлбэрийг ингэж хэлэх байж юу ч юм уу те ер нь дараагийн удаа ингээ хэлчихвэл зүгээр мэн гэд ингээд нөгөө дадлага хийгээд байх юм бол илүү сайжирна гэсэн үг. Гэхдээ алдаа гаргаад бай гэдэг нь алдаагаа давтаад бай гэдэг үг ерөөсөө биш. Нөгөө саяны асуулт нь болохоор яаж бүтэн өгүүлбэрээр ингээд зөв сурах вэ гэсэн шүү дээ. Нөгөө бүтэн өгүүлбэрээр зөв сурахын тулд бүтэн өгүүлбэрээр эхлээд алдаа тэгээд дараа нь ингэж зөв байдгийн байна гэдгийг ойлгож иж илүү нөгөө хурдан сурдаг гэх юм уу хэлийг илүү хурдан ойлгож авдаг. Тэрнээс нөгөө нэг зааж ороо би энэ хүнд ингээ хэлэхдээ энэ үгийг хэлээ дараа нь ингэж хэлээд ингэн гэхээр яг үнийг хэлэхэд нөгөө хүн залхацдаг. Тэгээ зүгээр ингээ урсаал яриад алдсан ч хамаагүй урсаал яриад ингэж байх юм бол нөгөө хүн тантай харилцаад байх сонирхол өндөртэй байна гэсэн үг. Дараагийн зөвлөгөө гэвэл маш сайн ажиглах хэрэгтэй. Өгүүлбэрийн бүтцийг ингэж харж агаад өөрийнхөө хувьд одоо ингээд нэг юм кодлоод авчвал их зүгээр гэх юм уу. За окей надад энийг ингээд ойлгочих юм бол их зүгээр юм байна. Ингэдэм байна. Ерөнхий одоо дүрм нь ийм юм байгаад ах шиг байна гэд өөрийнхөө хувьд тэмдэглэгээ хийгээд авчих юм бол хамгийн ийм хурдан тэгээ дээрэс нь богино хугацаанд сурдаг. Одоо чинь ингээд харж байгаа за окей ямар ч байсан нэр үг их чухал юм байна. Үйл үг их чухал юм байна. Нэр үгийг дагаад бүх зүйл хувирдаг. Дээрэс нь үйл үгийг дагаад бүгдээрээ хувирдсан байна. Анализ хийж агаад за миний хувьд бол эн чинь нэг иймэрхүү юм байна. Энийг нь ингэчүүл зүгээр юм байна гэд дээрэс нь дөрмийн бос үгнүүд байдаг штэ. Дөрмийн бос үгнүүдийг ч гэсэндээ аль болох өөртөө тааламжтайгаар ийм сонирхолтой аргаар сурчвал их зүгээр. Асуулт номер 4 хэрэглэж байсан ном ба апп. Хэрэглэжсэн апп гэвэл бидний үед апп байгаагүй. Ном гэх юм бол бид нэр 10 жилийн нөгөө номнуудыг хэрэглэдэг байсан. Тэр үедээ ямар ном хэрэглэжсэнийг санахгүй байна. Миний санаж байгаа нэг ном гэвэл баг байхад Живое слово гэж хэрэглэжсэн. Гэхдээ би судалгаа хийсэн байна. За, Русский язык в упражнениях гэдэг ном байна. Русский язык в упражнениях. Русская грамматика в таблицах и схемах. Энэ хувьд болохоор нөгөө юм схемчлэлсэн байгаа учраас бас сурахад хялбар байж магадгүй. Сая миний хэлсэнчлэн ингээ харж агаад өөрийнхөө хувьд кодлоод авчвал их зүгээр. Практическая грамматика русского языка, основные конструкции и времена. Энэ тавьчих. Коммуникативная грамматика русского языка. За, ийм байна. Аппликейшны хувьд гэх юм бол би бас судалгаа хийсэн байгаа. Аппликейшны хувьд болохоор Duolingo, Close Master тэгээд Stepik гэд байна. Би алийг өөрөө ерөөсөө хэрэгжилж үзэж байгаагүй орос хэл сурж байх үедээ. Гэхдээ эднэрийн хайлтаар болохоор хамгийн дажгүй нь гэж гарч ирж илээ. Тэгэхээр Duolingo, Close Master тэгээд Stepik гэд эднэрийг туршиж үзээрэй. YouTube-ийн хувьд гэх юм бол сонирхлыг татж байгаа өөрийнхөө үеийн YouTube-руудыг сонсвол их зүгээр юм болов уу гэж бодсон. За ямар ч байсан Russian with Max гэдэг YouTube channel байлээ. Тэгэд энэ залуу болохоор дүрм тайлбарладаг. Тэгээд орос хэл дээр дүрмийг тайлбарладаг. Влог хийдэг амар хөөрхөн. За одоо би ингээд дэлгүүр орлоо. Дэлгүүр ороход би нэг юм авах хэрэгтэй байна. Одоо ийшээ явцгаая гэд нэг юм ойлгомжтойгоор удаанаар тайлбарлаж ярьдсан байлээ. Тэгээд сэдвчлсэн ярианууд хийдэг нь надад таалагдсан. За дараагийнх нь гэвэл вебсайтууд байсан. Энэ вебсайтууд дээр болохоор төвшингээ тогтоолгоод тэгээд сургалт авдсан байлээ. Орос хүн заадаг их аятайхан санагдсан. Тэр нь болохоор Slow Russian Цэг
libsyn.com. Үнгүү тавхимал болоод үнгүү материал байснаас гадна төлбөртэй сургалтууд бас байд юм лээ. Дараагийн вебсайт бол russianmadeeasy.com. Асуулт номер 5. Яавал илүү хурдан сурах вэ? Өөртөө тухтай тааламжтай аргаар сурвал тогтмол хэрэгэлдэг хүнтэй болон найзтай байвал хэлийг урсгаад байх хэрэгтэй гэх юм уу? Хэрэглээнд оруулаад ашиглаад хэрэглээд байх тусам өөрт нь илүү суудаг. Тэгээд өөрт нь суугаад ирэхээр илүү хэлэндээ сонирхолтой болоод нэмэлтээр ахиж сурч эхэлдэг. Нэг хамгийн чухал зүйл гэвэл амарвал их сурнаа. За өдөрт ингээд 4 цаг байлаа гэж бодох юм бол 2 цагийн сураад 1 цагийн сураад 1 цагийн амраад 1 цагийн сураад 1 цагийн амрах ч юм уу тий. Ер нь ийм амралттайгаа хослуулж хийвэл их үр дүнтэй юм бэлээ. Тэгэхгүй би ч юм болохоор ингээд гэл тэгээд 10 жилээ төгсөх жоход чинь нөгөө IELTS-ийн шалгалт гээл Монгол эсэлтийн ерөнхий шалгалт гээд ер нь ачаал ихтэй байсан учраас нүцээр байгаа л ингээд сурсан л да. Гэхдээ тэр бол бага үр дүнтэй гэдгийг л хэлэхээр байна. Амарж агаад гоё бие тайван байлгаж агаад стрессгүй байж байгаа сурах юм бол хүн маш сайн сурдаг. Хүүхэд сайн сурдаг штэ. Хүүхэд нэг дор маш олон хэлийг сурдаг шалтгаан нь ерөөсөө л тийм хүүхдүүд ерөөсөө ингээд яа би энэ хэлийг чи хизээ сурах ингэж стресстэдгүү. Тэгээд мэдгүй байгаа юмдаа санаа зовдгүү. Тэгээд нэг мэдж байгаа юмаа нэг үг цээжлээд авчих юм бол гэж баярлаад байдаг учраас хүүхдүүд том хүмүүстэй харьцуулахад богино хугацаанд маш үр дүнтэйгээр хэлийг сурдаг. Дараагийн зөвлөгөө гэвэл подкастын сонсоорой. Подкаст хүний амьдралтай дөхөн байдаг учраас цээжлэхэд өгнүүд нь хүртэл амар орж ирдэг. Тэгээ дээрэс нь подкастын хадмал нь доор нь байдаг учраас ойлгоогүй үгээ шууд гэд ингээд харах боломжтой хэлбэр байдаг. Подкастыг бас автобусанд явж байхдаа ч юм уу эсвэл ямар нэгэн унж байхдаа сонсох боломжтой учраас их зөв. Яриагаа хэрхэн сайжруулах вэ? Яг ярих гэхлээр үг гарч ирэх байна гэж байгаа. Тэгэхээр хамгийн эхлээд найзтай болчвол ер нь зүгээр хэрв Оросд байгаа бол тэгээд тэр хүнтэйгээ холбоос үүсгээд байх тусам одоо таны ярих яриа нь урсаад гараад ирдэг болно гэсэн үг. Өөрийгөө илүү ярихаас гарцаагүй аргатал оруулна гэсэн үг л дээ. Хятад хэл дээр гээд ирэх юм бол би за гүйлээ гэж бодъё л да. Бага газрынхаа эргэн тойронд гүйлээ гэж бодоход уцаа авахгүй явах ч юм уу тий. Тэнгүүтлээ албаар ингээд агуулсаа тэр чинь нэг хаа нэгтээ төвчж байгаа шүү дээ тий. Тэгэл хүмүүсээс зам асуудаг ч юм уу нэг тиймэрхүү зөвөр нөхцөл байдлуудыг бүрдүүлдэг. Тэгэхээр нэг бодлын би өөрийгөө ярихаас гарцаагүй байдалд хүрэж байгаа. Тэгэд ийм байдал ойрхон оруулаад байх тусмаа бас сонирхолтой аргаар хэл сурдаг. Тэгээд ярьж сурахын тулд бас наан нь ингээд төсөөлөн бодонгуутлаа за одоо би ингэж ярихдаа ингэн гэд тэрийг биччихүүлэх зүгээр одоо болохоро бас эн чинь хөөрхөн утсан дээрээ шивчиж болж юм эсвэл зүгээр компьютер дээр сууж байгаа шивчиж болно. Тодорхой сэдвийн дагуу шаардлагатай одоо үг холбоо үг болон өгүүлбэрүүдэд бэлтжиж болно. Тэгээд шууд тэднийг ингээд давтаад байж хахад ер нь гараад ирчдэг. Цаанаас үг өөрөө гараад ирчдэг. Гэр бүлийн холбогдлолтой хөгжилтэй кино байх юм бол өдөр тутмын яриа их гардаг. Тэгээ өдөр тутмын яриа гарахаар тэрийг ингээд сонсоод байх тусам цээжлээд тэнгуут ярихад хэлбэр болчдөг гэх юм уу? Их сургуультай яаж ирсэн бэ? Миний хувьд тухайн үеийн ойлголт болохоор ингэж гоц сурж байгаа бүр юм тасархаа элт давуу тийм хүмүүсийг л зөвхөн одоо тэтгэлгээр авдаг эсвэл тэтгэлгээр явхаас өөр сонголт байдгүй ч юм уу тийм бодолтой байсан байхгүй. Орос руу сурна гэд бүр 200% итгэлтэй байсан. Тэгээ за юмыг яаж мэдхүү ямар нэгэн байдлаар Орос бүтлгүүтлээ гэж бодох юм бол англиар ярьдаг улс орн руу очие гэж бодоод тэгэл ер нь англи хэлээ бэлдэж эхэлсэн. Тэгээд их сургуулиудад ороход юу шаардлагатай вэ гэдгийг судалж үзээд тэрэндээ бас яг бэлдэж эхэлсэн. Ингээд бодож үзэх юм бол ер нь нэг 7-8 дугаар ангиас авахуулаад бэлтгэл ажилдаа орсон. Ямар ч үсэн тэтгэлэг авандаа гэд бодсон байсан чинь тэтгэлгийнхаа шалгалтанд тэнцээгүй. Яаж орж байсан бэ гэд ирэхээр би болохоор ийм агентлагаар дамжуулж явж байсан байхгүй. Тэгээд их сургуульд ямар одоо орохын тулд ямар шаардлага хангах ёстой вэ гэд тэр жагсаалтууд нь вебсайт дээр нь байдаг. Тэгээд тэрийг харж агаад ер нь хамгийн эхний одоо миний 7-8 дугаар ангиасаа ер нь бэлтгэж эхэлжсэн зүйл гэх юм бол
нийгмийн идэвх гэдэг зүйлийг хамгийн их хардсан юм бэлээ. Тэгээд би ер нь л анзаарах юм бол сурлагынхаа хувьд ч гэсэндээ нийгмийн идэвхийнхаа хувьд ч гэсэндээ ингээд олимпиадад оролцох, урлагийн үзлэгт оролцох, за нийгмийн идэвхээ сайжруулах гэдэг утгаараа бол маш сайжирч эхэлсэн. Тэгээд дараа нь за одоо өргөдөөл, захидал ингээд бүх шаардлагатай материалыг нь бүрдүүлээд тэгээд агентлагаар дамжуулаад их сургуультай орж исэн. Би болохоор яг онц төгссөн ганц 10 жилийн одоо төгсөгч байхгүй сургуулийнхаа. Тэгээд манай бас нэг өөр онцортой охин байсан юм. Бид хоёр саяхан ярьсан чинь цаадах чинь бас ер нь өөрийнхөө боломжийг булаалгасан гэж бодож ийн гэдэг утга тайм ярьсан. Тэгээ миний хувьд ч гэсэндээ би бол яг өөрийнхөө боломжийг булаалгасан гэж боддог. Гэхдээ надад яг энийг ингээл батлаад хэлчих юм байхгүй. 10 жилээ төгсөөд явж байгаа охид залуучуудтай хэлэхэд иймэрхүү түүх бол байдгийн шүү бодит амьдрал дээр. Тэгээ сургуулийн төгсөлтөөс маш олон хувь нь гадаадад тэр дотроо Оросд тэтгэлгээр явсан. Тэгээ тэр дотор болохоор яг үннийг хэлэхэд хизээч хичээлээ одоо давтаж байгаагүй, хизээч хичээлээ хийж байгаагүй хүмүүс орсон байсан. Тэгээ би ч өөр яг ингээд төгсөлтийнхоо номер 1 байсан хүн бол үнэхээр гайхаад тухайн үед шоконд ороод гомдоод тэгээ хичээлээч гэсэндээ тэгээд хэрэг байна уу да гэдэг тийм мэдрэмжийг авч исэн. Шалгаж болдог бол нэрээ тэр шалгалтынхаа дөнгөж чимсэн сонирхолтой юм аа тэгэл нэг тиймэрхүү яриа болж өнгөрч исэн. Өндөрлөл дээр бол ийм тохиолдсон юм байлээ гэдгийг бас мэдээд авчвал зүгээр юм болов уу гэж бодоод хуваалцлаа. Ихтэй сургууль нь ямар оноог одоо шаардж байна. Тэр оноонд нь хамгийн түрүүнд хүрэх гэдэг нь бол ийм суур шаардлага байгаа. Тэгээд тэрнээсээ цаана гадна өөр ямар шаардлагууд байна. Тэрийг маш сайн уншиж судлаараа ер нь сургуулийнхаа вебсайтыг тэр чигээр нь баг бүгдийг нь уншиж дуусгасан ч хамаагүй тэрийг хийгээрэй гэж зөвлөхөр байна. Тэгээд миний хувьд болохоор яг агентлагаар дамжуулж явсан учраас би надад өөр хэлэхээр зөвлөгөө ерөөсөө байхгүй байна. Тухайн үедээ яагаад агентлагийг сонгож ирсэн бэ гэхээр би чинь өөрөө нөгөө орос хэлтэй, англи хэлтэйг сайн мэддэггүй байсан. Тэгээд дээрэс нь ийм нөгөө орос хэл бол би өөрөө баталгаатай. Би бол өөрөө маш сайн мэднэ. Одоо их сургуулийн тэтгэлэг юу байдгийг те одоо их сургуультай холбогдлолтой зөвлөгөөг бол манай багш нар хангалттай сайн өгөхөр байсан учраас англи хэл тал дээрээ би нөгөө нэг талаасаа болгоомжлоод нөгөө талаасаа юм ойлгомжгүй зүйлийн араас ганцаараа хөөцөлдөж явж яснаас гэж бодоод тэгээд гэр бүлийнхэндээ хэлээд агентлагаар дамжуулж явсан. Тийм учраас миний хувьд бол энэ байж байна. Яг хуу агентлаг дээр нэг анхаарахар зүйл гэвэл маш олон төрлийн агентлаг байдаг. Агентлаг байдаг дотроо жинхнээсээ албан ёсны эрхийг аваагүй агентлууд хүртэл байд юм байлээ. Тийм хуурамч газрууд гэсэн үг. Тэрнээс болгоомжлоорой гэж хэлэхээр байна. Асуулт номер 2. Юунд анхаарах хэрэгтэй вэ? 10 жил байж хаш би ч гэсэн ялгаагүй л байсан л да. Гарчгал юм бол болчих юм шиг санагдаад, гадаадад л бүх юм гоё байгаа юм шиг санагдаад нэг тийм гадаад л явах гэсэн нэг хүсэлтэй хүн байгаад идэв. Тийм байсан. Гадаадад сурж эхлэе гэхэд бүх зүйл чинь зардал болоод явчихын. Тэг ингээ унтж байхад түрээс хүнс за тэгэл унаа тэрэг гэл ингээд маш олон зардал байдаг. Тэгэхээр тэр зардлыг тэгж зарцуулан байж нэгэнт л гадаад сурах гэж байгаа бол ер нь аль болох сайн, илүү сайн газрыг л сонгосон дээр. QS ranking, Times ranking гэдэг нэг хоёр ranking байгаа. Times Higher Education World University Rankings буюу дэлхийн топ шилдэг сургуулиудын ирэмб жагсаалтаараа МОМ-с 1501-т орт юм байна. Oh wow, super nice. Их сургуулийн одоо энэ ирэмбийг дагаад их сургуульд ирж байгаа хүмүүсийн чанар байдаг. Их сургуулийн ирэмбийг дагаад их сургуулийн хэрэгжилж байгаа одоо ном, тохимол болон түүний чанар. За их сургуулийн судалгаа болон профессоруудын чанар чансаа гэдэг ийм маш олон зүйл явж байгаа учраас
аль болох сайн сургуулийг, сайн ихтэй сургуулиудыг сонгоод явсан зүгээр шүү. За манай ихтэй сургуулийн хувьд болохоор Glasgow их сургууль, University of Glasgow QS World Ranking-аар болохоор 78-д орсон байна. За би бүр яг бодит зүйлийг хэлье. Эмэгтэй хүүхдүүд, оюутнууд өөртөө их анхаараарай. Тэгээд таньдаг хүмүүстэйгээ цуг байх, таньдаг хүмүүстэйгээ цуг шоудах, мэддэг хүмүүстэй итгэж цуг хамт байх хэрэгтэй шүү. Яа гэвэл оюутны одоо хотхон гэд бодохоор нэг бодлын тийм аюулгүй үнэн. Гэхдээ тэнд бас нэг юм сонин аюул байдаг. Тэр нь болохоор одоо таныг алкоголоор шахах, аргагүй байдалд оруулах, сонин юмнууд хийх гэх юм уу те. Тиймэрхүү зүйл би сонсч байсан. Гэхдээ тиймэрхүү аюул байдаг болохоор охтууд маань ер нь маш болгоомжтой байгаарай. Хар тамхинаас хол яваарай. Оюутан болоод ирэхээр Монгол улсын нутаг дэвсгэрээс гарч эхлэхээр хар тамхи маш ойрхон байдаг. Тэгээд хууль бус газар ч гэсэндээ маш ойрхон байдаг, хаасайгүй үнэртдэг, хэрэглээ их байдаг гих мэтчлэн тийм учраас хоол яваарэ. Яагаад би энэ талаар хэлээд байгаа вэ гэхээр ямар нэгэн байдлаар хэл мэддгийг ашиглаад орчуулганд явуулах, тэгээд тэр орчуулга нь ийм хар тамхи ч юм уу те ер нь нэг ийм хууль бус 8-аатай холбогдлолтой юм байх юм бол залуучууд минь үнэхээр болгоомжтой байгаарэ. Яг үннийг хэлэхэд өштэй мөнгийг тэгж олдгоо маа. Sorry. Мөнгийг үнэхээр тэгж олдгоо маа. Миний таньдаг нэг хүн тэнгүүтлээ дараа нь сүулдэ ингээд хүний амь настай холбогдлолтой юм болж хуурж түүх дуустдаг. Эсвэл миний бас яг амьдрал дээр харж байсан нэг жишээ болохоор ингээд насаараа хоригдох ял авчиж байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд үнэхээр харамсалтай. Үнэхээр харамсалтай. Ийм түүх яалтчгүй байдаг. Тийм болохоор ер нь маш болгоомжтой байх хэрэгтэй шүү. Гадаадд байгаа хэрнэнгээсээ Монгол найзуудтайгаа л байгаал, монголоор л яриад Монгол телевизэл үзэл гэх юм уу те эсвэл Монгол контентоо үзэл ингээ байгаад байх юм бол бас жоохон харамсалтай. Сурж байгаа улс орныхоо одоо үндэстний найзуудтай байж үзээрэй. Тэр хүмүүстэй одоо өдрийг өнгөрөөж, цагаа өнгөрөөж, тэр хэлээр нь ярьж ярилцаж, тэднийг ойлгож, соёлыг мэдэж авч ингэж байгаарай. Тэгэх юм бол таны хэл сурахад ч хэрэгтэй, их сургуулийн одоо хичээлээ суралцахад ч гэсэн хэрэгтэй те багаараа ажиллаж ингэж хоорондоо ярилцаж бие биенээсээ сурахад маш чухал үүрэг нөлөөтэй байдаг. Тэгээд ер нь яг үнийг хэлэхэд бол гадаадд очлоо гэд гадаад хэл сурна гэдэг ойлголт бас яг биш байт юм билэ. Санхүү ба төсөв. Нутгийн банкны данстай болоод нутгийн банкнд данс нээгээд ийм нутгийн виза карттай болчвол их зүгээр. Төсөв гэд ирэх юм бол ер нь маш энгийн байдаг байсан дөө. Яг нөгөө үндсэн хэрэгцээ байгаа тэрүүгээрээ гэх юм уу хүнсний хэрэгцээгээ хангачна. Тэгэл үлдсэн нь ер нь бол бараг нэх мөнгө огт үрдэггүй байсан. Тухайн үедээ би чи ингээ Европт очсон байгаа тий. UK өөрөө Европын холбоонд байдаг байсан. Тийм байхад ингээ Европ руу аялчихгүй яваа гэж би бодсон. Тэгээ тухайн үедээ тийм боломж зөндөө байдаг байсан. Тэр чинь нөгөө хоорондоо нислэг бол бүр үнэхээр инээдтэй хямдхан байсан үе л дээ. Бараг л 40-50 мянган төгрөгийн л нислэг эртхэн шиг захиалчих юм бол бүр автобуснаас хямдхан үнэтэй тийм байдаг байлаа. Тэгээ тэр үедээ аялчихгүй яасан болоо гэж бол би сүүлд ковидоос хойш нөгөө бүх юм их үнэтэй болсноо. Тэгэд бодсон. Гэхдээ тэгээд мэдгүй ямар ч сан тухайн үедээ бол дөнгөж Монголоос гараад тэгээд нөгөө аялах юм үзэх, нүд тайлах гэдэг ямар ч ойлголтгүй байсан болохоор ер нь бол тэгэл хэмнэгэл байсан л да. Хүнсээ сайн хэрэглэн, бусдаар тэгэл нэг сүртэй мөнгө өрөхгүй. Нэгэнт очсон байж байгаа тий, оюутан болцсон байж байгаа.
юм чинь. Өөрийнхөө сайхан 5 тухаар нэг улс орон үзээл, нэг улс орон үзээл, эсвэл нэг хот үзээл ингээ явж ивэл бас их зүгээр юм бэлээ. Би бол дараа нь тэрийг мэдчихэд харамссан. Тоглолтууд болдог. Ялангуяа дуучдын хамтлаг одоо дуучдын тэрийг бүр заавал барьж үзээрэй гэж хэлэхээр байна. Монголд ирчих юм бол тэр чинь үнэхээр боломжгүй. Азад л ирэхгүй юм бол тэгээл боломжгүй шүү дээ. Тэгэл зардлын хувьд тэр чинь бол багтаал 2 сая төгрөг, сая гаруй төгрөг хоёр талтай гэдэг ийм мөнгө зарцуулаад тэгээд тэндээ бүр буудлын мөнгө зарцуулаад ингэж явж яснаас Европод байсан байгаа дээрээ үтцсэн их зүгээр. За миний хувьд болохоор оюутан байхдаа Beyoncé-гийн тоглолтыг үзчихсэн. Тэгээд Imagine Dragons үзчихсэн. Тэгээд уул нь Adele, Bruno Mars эднэрийг үзэх боломж байсан л да. Би тэгээд тухайн үед яагаад ч юм үзээгүй. Харамсдаг. 30 нас, 30 гаруй нассан дээрээ хүрээд ирлээ гэж бодоход илүү ингээд 5 тух мухыг боддог болчдөг. Тэгээ матрас жоохон тухгүй болоод ирэх юм бол гэдэг болчдөг болохоор оюутан байгаа үе дээрээ тэгээд шөнийн нойр алдсан ч гэсэн зүгээр байдаг үе дээрээ бас сонирхолтой гоё дурсамжуудыг хийгээрэй гэж хэлэхээр байна. Асуулт номер 5. Юунд харамсдаг вэ гинэ? За ямар ч байсан юунд харамсдаг вэ гэх юм бол хамгийн эхлээд оюутан байхдаа хитрхи хичээл хийжсэндээ амар харамсдаг. Нэрнгээсээ би бүр нэрээ үнэхээр их харамсдаг. Энийг би оюутныхаа найзтай хамгийн сайн найзтайгаа ярьжсэн аахгүй. Бид хоёр бүр үнэхээр балаа заяа бүр яг үнэхээр балаа. Тэр бас хитрхи их амар хичээл гээл бүр ингээл хичээл гээд хэрэггүй юм бэлээ. Ер нь тэгэл гоё олонтойгоо цагаа өнгөрөөгөөл хичээлээ хийх үедээ хийгээд хийхгүй байх үедээ ёстой жинхэнэ хаяа тэр чигээр нь амраа тархиа амраас нь их зүгээр юм бэлээ. Энэ нь өөрөө тархин сайнаар нөлөөлдөг. Дээрээс нь сурахад бас сайнаар нөлөөлт юм бэлээ. Pro tip. Оюутан байхдаа би яг цалинтай ажил бол ерөөсөө хийж байгаагүй. Нөгөө сайн дурын ажил бол хийжсэн. Тэгээд цалинтай ажил хийж байгаагүй. Болохоор тэрэндээ харамсдаг. Яг үнэндээ надад ажил хийх боломж бас байгаагүй. Би ажил хийхгүй байх ийм хүндэтгэх шалтгаан надад байсан. Гэхдээ тийм шалтгаангүй бол ерөн заавал ажил хийгээд үзээрэй гэж зөвлөхөр байна. Ямар ч ихтэй сургуульд төгссөн байсан ч гэсэндээ яг ажлын байран дээр бол огт туршлагагүй байгаа үе дээрээ ер нь хаанаас нь ч хамаагүй барьж аваад ажиллаа хийчээрээ. Тэгээ дээрээс нь ингээл би бас тухайн үед ингээл зөөгч мөгч тэгж боддог байлаа. No. Яг үүндээ зөөгч одоо хийж үтсэн нэг хэдэн өдрүүд маань байгаа л да. Тэр мэндээс бол бүр маш их зүйлийг сурж авч ирсэн. Яг ингээ бодит амьдрал дээр хүмүүс яг ямар байд юм бэ гэдгийг мэдэж авч ирсэн баггүй. Тэгэхээр ингээд ажлыг голохгүйгээр эхэлжүүлэх зүгээр юм бэлээ. Асуулт номер 6. Сургуульдаа яаж тэнцэжсэн бэ? Хамгийн эхлээд нэг 7-8 дугаар ангиасаа бэлтгэлээ хийж эхэлжсэн. Тэгээ тэнд нөгөө Монголоос ялгаатай зүйл нь болохоор нийгмийн оролцоог маш их үнэлдэг байсан учраас нийгмийн оролцоогоо сайжруулж эхэлсэн. Тэгээл би өөрөөсөө хамаарах зүйлүүдээ маш их хийжсэн. Миний таньдаг хүүхэд 1-р ангидаа байлуу 2-р ангидаа ямар ч байсан нийгмийн ажил хийж ингээ явж исэн шүү дээ. Тэг бүр амар хөөрхөн юм жижигхэн хувинтай нөгөө сүмд цогсоод мөнгө хураадаг ч гэлөө нэг тийм хөөрхөн юм яриадсан. Тэгэхээр бүр ийм бага ангиас нь ахуулаад нийгмийн идэвхийг маш хэмжээгээр дэмждэг, нийгмийн идэвхийг бүр бодлохоор ингэж явуулдаг газар чинь тэрийг бол яалтчгүй их үнэлт юм бэлээ. Нийгэмдээ хэрэгтэй зүйл болон үйлсэд ямар хэмжээний цаг зарцуулж байна вэ гэдэг бол гадаадд явхад бас чухал нөлөөлт юм бэлээ. Ямар мэрэгчлэр явж байсан бэ? Би ч болохоор бизнес менежмент гэдэг мэрэгчлээ. Тэгтээ хамгийн анх явахдаа болохоор эдийн засгийн мэрэгчлийг сонгож байсан. Тэгээд яг нэг 3 дахь жил дээр энэ яг мэрэгчлэрээ явах юм уу? Эсвэл өөр мэрэгжил сонгох юм уу гэдэг тийм сонголт байдیں۔ Тэгээд тэрэн дээр за миний хувьд бол эдийн засаг арай л биш юм шиг байна. Надад
бизнесийн хичээлүүд илүү их таалагдаад байна гэд тэгээд бизнес менежмент гэдэг мэргэжлийг сонгочихсон. Их сургуулийн дотор байртай юу гинэ. Тийм хамгийн ихний жилдээ болохоор их сургуулийнхаа дотор байранд байсан. Тэгээд мэдхгүй газар, тэгээ мэдхгүй их сургууль, мэдхгүй орчиндөө байгаа учраас их сургуулийн дотор байрандаа байвал зүгээр юм болов гэж бодоод тэгээ 2 дахь жилээсээ дотор байрнаасаа гараад байр түрээсэлж эхэлсэн. Түрээсийн байр түрээсэлж эхэлсэн. Одоо нарийн санахгүй байгаа ч гэсэндээ их сургуулийн дотор байрнаас байр түрээслэх нь хамаагүй хямдхан тусдаг. Яагаад вэ гэх юм бол тэр чи одоо байр авлаа, 2 өрөө байр авлаа гэдээ ирэх юм бол төлбөрөө хуваагаад төлчдөг. Эсвэл одоо найзуудтайгаа 3 4-лээ ч юм уу орлоо гэж бодох юм бол төлбөрөө бас хуваагаад төлчдөг учраас зардлаа хамаагүй хэмнэдэг. Ирэхээсээ өмнө ийм юм сураад мэдээд авдаг бол гэсэн зүйл байсан уу? Хилээ Монголд сураад ирсэндээ маш их баярлсан. Яагаад вэ гэх юм бол мөнгө санхүүгийн хувьд чинь Монголд сураад очихлоор хамаагүй хэмнэлттэй. Хоёрт виз гарах тал дээрээ ч гэсэндээ хилтэй хүнд виз гарах магадлал илүү өндөр байдаг. Яг хэл сурах гэж явж байгаа хүнд виз гарах магадлал хамаагүй ингээд пропорцоор бодох юм бол бага байдаг. Монголд хэл сураад ирсэн надад их зүгээр санагдсан. Яагаад гэх юм бол олон цаг заадаг байдаг учраас ирээд нөгөө нутгийн хүмүүстэй хэл ойлголцоход амар. Тэгээд ер нь л өөртөө арай л хэлбэр болгож яах гэсэн үг шүү. Ирээд ингээ хэл сайн мэдгүй байж хүмүүстэй ойлголцох гэх юм уу те. Хүмүүсийн учрыг олох гэж явна гэдэг бол ер нь бас тэр чинь өөрөө стресстэй шүү дээ. Ер нь хоол хийгээд сурчвал их зүгээр юм бэлээ. Одоо яг оюутан болоод ирэнгүүт хүмүүс галтгоонд орж ирээл өөрсдөө хүнсээ цуглуулад өөрсдөө хоолоо хийгээд эхлэнгүүт зарим оюутнууд болохоор хоол хийж чаддгүй. Тэгээд үндсэн нэг 3 хоолоо хийгээ сурцсан байвал их зүгээр. Явхаас өмнө болоод оцсны дараах сэтгэл зүй гинэ. Сэтгэл зүйн хувьд гээд ирэх юм бол ямар ч хэлсэн дассан сурсан газраас чинь шал өөр орчин, хүмүүс, хоол, ус ийм хүлээлтүүд байгаа. Тэрийг ямар ч хэлсэн амжилттайгаар давж туулаарай гэж хэлэхэр байна. Соёлын шок гэдэг ийм ойлголт байд юм байна. Соёлын шокны ийм 4 үе шат гэж хүртэл байд юм байна. Эхнийх нь болохоор ингээд бал сарын үе гэж байгаа байхгүй юу? За хоёр дахь нь болохоор ийм ойлгомжгүй байдал болоод эргэлзээ. Гурав дахь нь тасан цогцоох. Дөрөв дахь нь болохоор хүлээн зөвшөөрөх гэдэг ийм 4 соёлын шокны үе шат байдаг. Тэгэхээр энийг аль болох өөртөө хөнгнөөр даваад туулаад гарчаасай гэж хүсэж байна. Ялангуяа оюутан болоод ирэхээр яг энэ үе шатаар явдаг. За би өөрийнхөө жишээг ингээд дурдъя л да. Хамгийн анх иржэл oh my god энэ хоолтой энэ нөр юм байна ямар гоё ингээл бүх юм гоё санагдаад тэгэл бүх юм бүр нэг юм өөр санагдаад соёл нь ч өөр санагдаад хүмүүс нь ч өөр санагдаад гоё байдаг байхгүй. Тэнгүүд дараа нь ингээд тэгж байгаа сүултээ хоол нь ч тийм санагдаад махан ч өөр санагдаад тэгэл усан ч өөр санагдаад тийм нэг үе байдаг. Тэгснээ дараа нь болохоор ингээд дасан цогцож эхэлдэг байхгүй. За окей, ингэцгээ гэдэг ч өөдөө. За миний дасан цогцож байгаа хөвгчлөлтөө өгөх юм бол нөө Монголд болохоор нөө байр авахд чи амар удаан ингээл зар нь байгаа л хэдэн штэ тий. Зар байсаар л байдаг тий. Тэгсэн чинь Глазгод болохоор ерөөсөө уцаар яриад хэдэн секундын дотор пат гэл түрээсийн байр нь зарагдчихдаг. Тэгээд одоо эхний жилдээ бол дотор байранд байсан учраас ямар ч асуудалгүй. Хоёр дахь жилдээ яг найзтайгаа хоёр дахь жилдээ flatmate-тэй амьдарч байгаа байхгүй. Тэгээ тэр байрыг олох гэж бас аваа утсан шүү дээ. Тэгэл зөндөө олон хүн рүү залгана. Ямар ч байсан 20 морин хүн рүү бол залгаж байгаа. Тэгэл дараалал за байрны ясан зарагдцсан уу тэгцэн үү да гэл тэгэл байраа очиж үзсэн ч гэсэндээ нөгөө хүн бас надад түрээслүүлэх үү эсвэл өөр хүн түрээслүүлэх үү гэдгээ сонгоол. Тэгэл өөр хүнд өгчлөө гэл тэнгууд анх ингээл яа өстө нэрэ хизээ олдох юм ингээл амар тэгдэг гэсэн сүлдээ окей амар мэрэгжлийн болсон те за окей зарагдсан уу те за баярлаа баяртай. Тэгээ ерөнхийдөө нэг иймэрхүү маягаар дасан цогцдог доо. Тэгээ бид нар гайгүй дээ. Ер нь бид нар чинь дасан цогцохдоо маш сайн ингээ юмыг дуг гэд хүлээд авчдаг болохоор дайжгүй. Тэгээд дараа нь болохоор хүлээн зөвшөөрөх. Хүлээн зөвшөөрөх гэд тэр нь болохоор за окей угаасаа энд бол зах зээлийн хувьд
Сydney хот учраас байр маш хурдан зарагддаг юм байна. Тэгэхээр ер нь энтэй ингээд тасан цогтоод очих одоо өөрийнхөө хандлагыг гэсэндээ ер нь нэг тааруулах хэрэгтэй юм байна. Тэгээд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм байна гэл. Тэгэл юмнуудаа хүлээн зөвшөөрч эхэлдэг тий. Тэгээд ингээд номер 4 дээр ирсэн бол та соёлын шокносоо гарсан байна гэсэн үг. Бас нэг зүйл нөх юм бол тухайн үед чинь тийм юу вэ штэ. Одоо нөгөө Google гэдэг юм чинь Монголд ерөөсөө орж ирээгүй байсан байхгүй. Google, YouTube гэдэг юм орж ирээгүй. Тэгээд ингээл юм асуун штэ тий. Энэ хавар дажгүй ресторан хаана үт юм бол гэл тэнгүүд. Google-д чих. Тэгэл би хөрөнгөд. Google-д байсан бол би танаас асуугаа яах юм? Тэр ямар тэгдэгсэн л та. Тэгээд сүултээ за окей. Асууж яснаас ер нь Google-сэн л дээр юм байна гэж тийм байсан. Тэгээд би өвтгөөс бусдаар бол тэгээд ер нь дажгууд авчт юм дөө. Ер нь тэгтээ яг нариндаа ярих юм бол хүн эрүүл мэнд сайн байхад ямар ч асуудлыг тэгэл харьцангуй сайн даваад туулаад гарчдаг да. Манайх ч нөгөө их сургуулийн хувьд их гоё байсан юм нь юу вэ гэхлээр биш үү? Шотланд улс ч эрүүл мэндийн хувьд бүх юм нь үнэгүй байдаг байхгүй. Одоо ямарыг мэдэхгүй байна л да. Ямар ч сан тухайн үедээ бүх юм нь үнэгүй байсан. Тэгээд тийм байсан учраас шууд эмчт үзүүлээл, шууд сэтгэл зүйчтэй яриад, шууд одоо эмчийн заавар зөвлөгөөний дагуу дасгал хөдөлгөөн сайн хийгээрээ, агаарт сайн гар, байгальтай сайн ойрхон бай гэдэг ч юм уу тий. Тэр мэрийг бол яг дагаж хийдэг байсан. Очихдоо хилэндээ устсаас болчихсон байсан уу гинэ. Манай зовоод хэрэггүй зөвөр ямар ч байсан суурьтай тэгээд шаардлагатай IELTS-ийн оноог авсан байхад бол тэгэл нутгийн хүмүүстэй ярьж байгаа л ингээл устсаас болчихдээ шүү дээ. Гарч сурах хэцүү гэх юм гинэ. Ер нь гадаадд сурна гэдэг чинь өөрөө тийм ховорхон боломж гэдгийг онцолж хэлхийг хүсэж байна. Тэгээд амьдралын хамгийн чухал юм хамгийн шийдвэрлэх гоё үедээ гадаадд байна гэдэг бол үнэхээр нэрээ юугаарч сольж авч болшгүй тийм үе байдаг. Тэгэхээр одоо ингээд эргээд харахад хэрв би энд сурсан байсан бол энд магадгүй байх боломжтой, энд сурсан бол энд байх боломжтой гэдэг ингээд аль улс руу явна тэгээд тэр улсаасаа хамаарат таны ирээдүй хүртэл өөрчлөгдөх боломжтой учраас энэ их ховор боломж юм гэдгийг хэлэх гэсэн. Хэрв танд тийм боломж олдчихл байгаа бол ер нь аль болох гадаадыг зориорой гэж хүсэж байна. Тэгээ яагаад вэ гэхээр мэдээж л гадаадд юу байна? Сайн, сайхан, содон тэгээд тэрийгэ сурж авчаад их орондоо хэрэгжүүлэгч байд юм уу? Эсвэл ер нь ингээд хүмүүн төрлөختөнд юу хэрэгтэй вэ гэдгийг сурж мэдэж авчаад хуваалцах гэдэг чинь өөрөө маш чухал. Тийм болохоор сурлагт нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Өөр янз бүрийн асуухаар зүйл байх юм бол комент хэсэгт бичээд өгөөрэй. Тэгээд өнөөдрийн асуулт хариулттай байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.